Монгол улсын өсчин гоо засалчдын баг дэлхийн аваргын тэмцээнд 5 дахь удаага оролцож маш олон амжилттай эх орондоо эргэн ирлээ. Энэ удаагийн OMC буюу өсчдийн хувьд олимпийн наадамтай зүйрлэж болох үс том тэмцээнд Монгол улсын эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй гоо засалчид хүрэл медаль, ганцаарчилсан төрөлд өсчин мөнх насан алтан медаль хүртжээ. Креатив төрлөөр алтан медаль хүртээд тэгээд манай нөгөө багийн алтан шагаа маань хүрэл мэдгүй юу тусгай байранд орсон байгаа. Тэгээд багийн нийлбэр оноогоор нэг багт 4 хүн байгаа байхгүй юу. Тэгээд оноонуудаа нийлүүлээд нийлбэр оноогоор 3 дахь байранд орсон байна. Маш сайхан байна. Миний хувьд 2 дахь дэлхийн аваргын тэмцээн байсан. Тэгээд одоо энэ тэмцээнд 2 жилийн өмнө 13-т орж ирсэн. Энэ жилд одоо дөрөв ирсэн багтаа маш их баяртай байна. Тийм багийн нийт хамт олон төсөл тэмцээн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Дээрээс нь ЦМС одооны хамт олон Апу компанид баярлалаа гэж хэлье. Энэ жил Монголын өсчин гоо засалчдын холбооны 10 жил, дэлхийн холбооны 70 жилийн ойд тохиож байна. Энэ хоёрт өдрүүдэд тэд дэлхийн тэмцээнд маш олон амжилт үзүүлээд ирсэн нь Монголын өсчин гоо засалчид дэлхийн хэмжээнд ямархуу чанар чансаатай яваг харуулсан үйл явдал болсон юм а.